Манай од мөндөр сувгийн галаа шувуу нэвтрүүлэг эхлээд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн гол зорилго болохоор өнгөрсөн 7 хоногт тасан сонирхолтой шинэ мэдээллийг цаг алдалгүй дэлхийд даяар тархан суурсан байгаа монголчуудаа их хэлээрээ хүргэх байдаг. За тэгээд би их хвчлэн яаж мэдээгээ хүргэдэг вэ гэхээр 3 мэдээ сонгож авч агаад тэрхүү 3 мэдээгээ илүү дэлгэрүүлээд илүү судлаад дэлгэрэнгүй хүргэх байсан бол энэ 7 хоногт нэгэн сонирхолтой шинэ формат турш үзье гэж бодсон. Тэр нь юу вэ гэхээр оройны мэдээ эдэн штэ. Яг тэрнтэй адилаар топ 10 мэдээ сонгож авч агаад тухайн 10 мэдээгээ товч тодорхой тэгээ яг цагтаа багтаач хүргэхийг хичээд тэгэхээр өнөөдрийн миний хүргэх мэдээнүүд болонгод товчхон ирнэ их мэдээлэл агуулсан байхыг хичээд. За эхний мэдээ болонгод неандерталчууд анхны эмч байсан байж болох уу гэдэг мэдээ. За яасан бэ гэхлээр неандерталчууд тус модны давиргааг зөвхөн багаж наахад биш шархаа эмчилгэд ашигладаг байсан байж болцсохгүй бол гэдэг тасан. Тэгээ яасан бэ гэхлээр өмнө археологчид энэ давиргааг багаж ухсрах цавуу гэж үздэг байсан. Гэхдээ судлаачид яг нэг асуулт тавьд үзсэн. Тэр нь юу вэ гэхлээр яагаад ийм их түгээмэл олдоод байгаа юм бэ? Арай өөр зориулт байсан бишээ гэж бодсон байгаа. За тэгээд үзсэн чинь орчин үеийн зарим уугуул иргэд хус модны давиргааг шарх эмчилгэд ашигладаг. Тэгэнгүүт нөө тэгвэл нэрээ неандерталчууд чинь хус модыг ашиглаад шархаа идээдэг байсан юм биш үү гэдэг санаа гарч ирсэн байгаа. За тэгээ яасан бэ гэхээр хус модны холцоос давиргааг нь гаргаж авч агаад неандерталчуудын хэрэглэж байсан байж болцсохгүй арга буюу гал дээр халаахаа эсвэл нөгөө чулуугаар ингэж нүдэж нунтаг болгож агаад усаар зураад ийм нэлцэнгаа хэлбэртэй болгоод турш үтсэн чинь нэрнгээсээ шарханд халдвар үүсгдэг бактерийг устгах гээд айгүй үрд мөдөдөө байж таарсан. Тэгэхээр аль тэ зүгээр л нэг юм амьд үлддэг хүмүүс гэхээсээ биш бүр өвчнийг ойлгодог тэгээ бүр эмчлэх оролдог хийдэг байсан байж магадгүй маш ухаалаг хүмүүс ээж магадгүй юм биш үү гэсэн санаа гарч ирсэн байгаа. Тэгээ бүр цаашлаад энэхүү давирхан дан ганц шарах эдгээх дээрээс нь багаж наах гэхээс илүүтэйгээр нөгөө нэг шавж үргээ хамгаалах зэрэг бас олон үүрэгтэй байсан байж магадгүй байна гэж судлаачид үзсэн байгаа. Дараагийн мэдээ айгүй сонирхолтой яасан бэ гэхлээр хэрвээ та ингээ хүүхэдтэйгээ явж исэн чинь таны хүүхэд рүү танихгүй хүн учир зүгүүр ширтээ байвал та яах вэ? Та өөрөө ирэхгүй тийм хамгаалалтын байдалд орно тийм үү? Тэгсэн чинь энэ зан авир зөвхөн хүмүүст байдаггүй болж таарсан. Яасан бэ гэхлээр өмнө бол ийм чадварыг ихэвчлэн маш ухаалаг амьтад буюу хүмүүс, сармагчид эсвэл шувуу зэрэг амьтдад л байдсан болов уу гэж боддог байсан чинь загсан дээр илэрсэн. Яасан бэ гэхлээр Танганика гэдэг нэртэй нуурын дотор байдаг нэгэн төрлийн загсанд туршилж үзсэн байгаа. Тэгээ тухайн туршилтаа яаж хийсэн бэ гэхээр 4 өөр төрлийн нөхцөл байдлыг шумбагчийг ашиглаад хийсэн. За эхнийх нь яасан бэ гэхлээр загсны өндөг загсны төрс эсвэл нөгөө нэг жижигхэн зулцгороо тухайн шумбагч ширтэх. Эсвэл нөгөө нэг ойрхон байгаа хэрнээ өөр зүг рүү ширтэх. Эсвэл нөгөө нэг биеэ эргүүлээд нөгөө биеэрээ харахгүй байгаа хэрнээ өөр зүг рүү ширтэх. Эсвэл нөгөө эцэг их тийм ээж аав загас руу ширтэх хүүхэд рүү биш. Тийм 4 төрлийн нөхцөлийг үүсгээд шалгаад үзсэн чинь загаснууд зулцгийг ширтгэд хамгийн ихээр довтолж байсан. Тэгээд дээрэс нь зүгээр ойрхон байгаа хэрнээ өөр тишээ харих юм бол харьцангуй тайван байсан. Тэгэхээр нөгөө нэг тэгээ бас дээрэс нь эцэг их ээж аав загсыг ширтсэн тохиолдолд бас ер нь аль тийм давтлах хандлагатай байсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол загаснууд зүгээр нэг хөдөлгөөн биш, бүр хаашаа харж ин тэ хүний нүдний хар цаашаага чиглэж ин гэдгийг анхаарах чадвартай юм ухаалаг амьтад бас байж магадгүй байна гэдэг нэгэн сонирхолтой туршилтыг шумбагч ашиглаж агаад эрдэмтэд хийсэн байна. За дараагийн мэдээ болонгот юм ухаалаг болтыг хүмүүс хийсэн. Болт гэхээр нөгөө өсний болт юусоо биш шархан дээр надад шархны лентгийг ойлгоорой. Тэгээ нөгөө нь хэрвээ бид гартаа ч юм уу ямар нэгэн байдлаар юм халдвартай шарх авчих юм бол антибиотиктэй тийм тос ч юм уу им нунтгалж агаад тэрийгэ тавиад тэгээ дээрээс нь шархныхаа нэлэг наадаг тийм үү. Гэтэл энэ айгуу сул талтай гинэ. Ямар сул талтай вэ гэхлээр нөгөө хэрэггүй үед антибиотик ихээр хэрэглэх нь антибиотик төсвөртэй бактери үүсэх бол гол шалтгаан болж идэг. Тэгээ эрдэмтэд тэгвэл яаж бактериас хамгаалангаа давхар антибиотик төсвөртэй бактери үүсэхгүй хүн шиг хүний шархыг эдгэх вэ гэж байгаад халдвар байгаа тохиолдолд тухайн антибиотикаа гадагшлуулдаг ухаалаг болтыг зохион бүтээсэн байгаа. Тэгээ яасан бэ гэхэлэр тэр нь олонгот тийм гээ шиг бүтэцтэй. Тэгээд дотор нь олонгот тийм антибиотик бол нуугдсан байгаа гэсэн үг заяа. Тэгээд шууд бол ингээд гаран дээр наах юм бол тэр нь ажиллахгүй. Таны гаран дээр тийм бактеритай шарах байгаа тохиолдолд тухайн бактерийг нь тухайн гэлэн бодсон дотор байгаа антибиотик нь мэдрээд өөрөө задарч эхэлнэ. Тэгээд дотор наага антибиотик нь гарч эхлээд халдварт байгаа хэсэг рүү очно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг антибиотик тасралтгүй ялгаруулж яадаг сайн ба муу бактерийг ялгалгүй устгадаг тийм төрлийн болтыг бодох юм бол яг хэрэгтэй үедээ л ажилдаг.
хэрэгтэй үедээ л одоо гарч ирдэг тийм сонирхолтой ухаалаг болтыг эрдэнэтэд зохион бүтээж чадсан байна. Тэгэхээр одоохондоо бол нөгөө нэг амьтны туршилтан дээр бол явж байгаа. Тэгэхээр аандаа бол удахгүй нэг хүмүүстээр туршаад бүр магадгүй нэг 5-6 жилийн дараа бидний гар дээр одоо худалдаж авах бэлэн байдлаар гарч ирж магадгүй гэсэн. За дараагийн мэдээ болгонд ангараг гараг дээр бид ногоо тарихад бэлэн болсон. За яасан бэ? Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг ангараг гараг руу бид нэр явна, ангараг гараг руу хүмүүс нууж чинь гэл зөндөө олон бидний ярьдэн штэ. Гэтэ хамгийн том асуудал нь юу болох вэ гэхээр мэдээж хоол болон одоо шингэн ус уух те бидний нөгөө нэг байнгын хэрэг болох зүйлс нөөцгүй тэгээ бүгдийг нөөцлөд явъя гэхэлэр хитрхи хүнд ачаатай болохоор тэнд очиод хэрхэн яаж зохицуулахаа мэдэхгүй байх нь хамгийн том асуудал болчиход байгаа. Тэгсэн чинь нэгэн сонирхолтой дэлхийгээс ямар нэг юм авчрахгүйгээр одоо эрдэнэтэд тэндээ хоол үйлдвэрлэх боломжтой нэгэн зүйлийг бодтой болгож чадсан. Тэр нь юу вэ гэхээр Германы Aerospace Center эрдэнэтэд хийсэн байгаа. Тэр нь яасан бэ гэхээр ангарагийн нөөцөөр нь өөрөөр нь бордоо хийсэн. Өөрөөр хэлбэл хөх ногоон замаг буюу сянобактериа гэдэг зүйлийг ашиглаад бордоо бүтээж чадсан байгаа. Тэр нь яасан бэ гэхээр ангарагийн агаарт байгаа нөгөө CO2-ыг ашиглаж чаддаг. Дээрээс нь хүчил төрөгч ялруулдаг. Тэгээд дээрээс нь ангарагийн шороог ашиглаад тэндээсээ шин тэжээл авах боломжтой нэг тийм одоо гадаад нөөцийг бараг ашиглах хэрэггүй нэгэн тийм замгийг бүтээж чадсан байгаамаа. Тэгээ энийг одоо хэрхэн яаж бүтээхээр яаж бүтээсэн бэ гэхэлэр ангарахтай төстэй орчинд ургуулж чадсан. Тэгээ дараа нь тэрийг халаа задлана. Тэгээ ийм хүчил төрөгчгүй орчинд эсгээд тэгээ тийм тижээлэг баян бордоо гаргаж чадсан байгаа. Тэгээ ерөнхийдөө хасах 35 хэмт хүртэл энэ хамгийн тохиромжтойгоор ургаж чаддаг. Тэгээд 1 грамм замгаас 27 грамм идэж болох ургамал ургуулж чадсан. Өөрөөр хэлбэл одоо дэлхий дээр барьсан байгаа лаборатори дээр яг тийм ангарахтай адилхан нөхцөл үүсгэж байгаад ийм том туршилтыг хийсэн гэхлээр энэ бол ангараг дээр очиод байж болох хамгийн боломжтой туршилтуудын нэг гэсэн. За тэгээд энэ ургамал нь ямар ургамал ургасан бэ гэхлээр уураг ихтэй тэгээ бүгдийг нь идэж болдог тийм маш хурдан ургадаг ургамлыг бид бүтээж чадсан. Тэгээд дээрэс нь энэхүү ургамлыг ургуулж явах явцад бол метахи үүсдэг. Тэгээ энэхүү метахиг нь олонгууд эргүүлээд энерги болон ашлах боломжтой бүр юм давхар үйлдэлтэй ургамлыг ургуулж чадсан байгаа. Тэгэхээр бол ерөөдөө дэлхийгээс хөрс зөөхгүйгээр дэлхийгээс хідэн авдраар нь хоол зөөхгүйгээр ангараг дээрээ бид ногоо тарих хэмжээний шинжлэх ухааны дэвшилд оччихжээ л гэсэн үг. Дараагийн мэдээ болгонгод урт хумстай хүмүүст айгүй нөлөөтэй хамааралтай. Яасан бэ гэхлээр урт хумстай явах бол амар гоё. Даанч нэг ядаргаатай зүйл нь юу вэ гэхлээр урт хумстай үед би мессеж бичээрээ маш олон алдаа гаргадаг. Яагаад гэхлээр А үсгэн дээр дараад байхад нөгөө нэг хумснаасаа болоод хүрч чадахгүй өөр үсэг явуулах ч юм уу гэх мэтээр алдаатай айгүй мессеж бичдэг. Тэгээд ерөнхийдөө бол тэрнээс л богино хумстай байдаг болсон. Тэгсэн чинь энэхүү асуудлыг шийдэх нэгэн сонирхолтой шийдлийг эрдэнэтэд гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр бидний хумсыг нөгөө точтой дэлгэц ашиглах болох хэмжээний болгодог тийм өнгөхгүй лакыг зохион бүтээж чадсан байгаа. Тэгээд яаж ажилдаг вэ гэхлээр ерөнхийдөө л нөгөө бидний хуруу бидний арис гэх юм уу дэлгэцэн дээр хурж байгаад л жижиг хэмжээний тийм цахилгаан орон үүсгэж яадаг. Тэгээ хуруу дэлгэцэнд хурж байгаад энэхүү орон алдагдаад точ гэж ойлгоод тэгээд бол бидний утсаал эмхүү байдлаар ажилдаг. Даанч бидний хумс олонгод хуруу шиг тийм цахилгаан орон дамжуулж чаддаггүй. Тэгээд ийм өөрчлөлтийг үүсгэж чаддаггүй болохоор утас мэдэрдэггүй. Тэгвэл эрдэнэтэд яаж хийцэн бэ гэхээр тэгвэл бүгдээрээ зүгээр л хумсыг тэгэж тийм цахилгаан орон дамжуулдаг болох ч л доо гэж батсан байгаа. Тэгээ яасан бэ гэхлээр таурин этаноламин гэдэг нэртэй бодисуудыг ашиглаж байгаад тийм бага хэмжээний цахилгаан цэнийг дамжуулах чадвартай өнгөхгүй лакыг зохион бүтээж чадсан байгаа. Тэгэхээр бол бидний дэлгэцэн дээр бидний хумс яг л тийм хуруугаарыг мэдэрч байгаа юм шиг точийг үүсгэх боломжтой. За тэгээд өмнө олонгод үүнийг хийх гэж бас хэд удаа оролцож байсан юм байна. Тухайн үедээ юу ашиглаж байсан бэ гэхлээр металл эсвэл нэг тийм карбон нанотуб ч юм ашиглаж байсан. Гэхдээ энэ олонгууд нөгөө нэг жоохон хүний бид хортой явах магадaltaй. Энэ арга нь олонгууд илүү нөгөө нэг хүний бид арай бага хортой. Тэгээд дээрэс нь өнгөхгүй учраас та хөссөн өнгөөр хумсаа бодчиход зүр өнгөгүй лакаар гадуур нь бодсон байгаа та хумсаараа уцаа ашлах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг элдв хүнд металлгүй учраас хүний бид арай бага. Тэгээд нөгөө заавал урт хумстай биш байсан ч гэсэн болно. Тэгээд дээрэс нь нөгөө дан ганц хумс гэхгүйгээр зарим хүний гар их эвэрссэн байдэн штэ. Тэгээ эвэрссэн тохиолдолд бас хүний утас түүнийг нь точ гэж ойлгохгүй байх тохиолдол байт юм байна. Тэгэнгүүт заавал нөгөө нэг хумс гэхгүйгээр эвэрсэн гартай хүмүүс ч гэсэн энэ нь маш том даваа тал болж өгнө гэж эрдэнэтэд өөрсдөө хэлсэн байсан. За дараагийн мэдээ жоохон сүрэг мэдээ. Яагаад вэ гэхлээр нөгөө нэг
бичил хуванцартай холбоотой мэдээ. Би ингээд бичил хуванцартай мэдээ бэлдэх болгонд амар гутардаг. Яагаад тэр бидний агаар хүртэл бичил хуванцартай байгаад идэг. За тэгсэн чинь бидний өдөр тутамдаа хийдэг нэгэн үйлдэл бичил хуванцарыг маш ихээр ялгаруулдаг болохыг Эрдэнэтэд олж тогтоосон. Тэрний үг гэхэлэр нөгөө нэг аятай гуугадаг порлон бидэн штэ шар өнгөтэй. За заавал шар гэлтгүй ер нь порлон бидэн штэ. Тухайн порлоноос маш их хэмжээний бичил хуванцар ялгардаг болохыг бол Эрдэнэтэд тогтоосон байгаамаа. За тэгээд хэр их ялгардсан болоо гэдгийг хэрхэн яаж судалсан бэ гэхэлэр ерөөхдөө бол яг нөгөө энгийн аяга угааж байгаа энгийн айлууд тэгээд дээрэс нь нөгөө нэг юм яг аяг угааж байгаа хөдөлгөөний дуурайсан тийм роботыг ажилуулад тэгээд аяг угаасны дараа болон аяг угаасны өмнөх гэдэг хоёр порлоныг хэмжих байдлаар энэхүү туршилтыг явуулж үзсэн байгаа. За тэгсэн чинь ерөөхдөө бол мэдээж одоо альва зүйлийг ашиглахдаа тухайн зүйл илэгддэг. Тэгээд тэр илэгдэж байгаа тэр жижиг микропластик буюу бичил хуванцрууд нь яадаг вэ гэхлээр ерөөхдөө бол одоо тухайн аяг тавган дээр үлдчихэд гэж бол гарсан байгаамаа. Тэгээд хэр их хэмжээ юм бэ гэсэн чинь нэг хүн бол жилд дунджаар нэг тэг 168 орчмоос 421 грамм одоо бичил хуванцрыг бол тэгж ялгаруулж яд юм байна. Тэгэхээр одоо ингээ хэдийн амар баг юм шиг санагдаж байгаа хэрний нэг айл чи хэдэн хүн байгаа лээ тий. Тэгээд хэдэн айл байгаа лээ гэж бодонгууд ерөнхийдөө бол амар асуудалтай болж явж байгаа. Тэгээд дан ганц нөгөө нэг тухайн аяг тавган дээр үлдэхээс гадна тэр нь одоо цэвэрлэх байгууламж руу очино. Тэгээд цэвэрлэх байгууламж руу очисон ус хөвчлэн нөгөө нэг байгаль руу буцаагаад гарч идэг. Тэгэхээр нөгөө тэр нь буцаагаад л хөрсөндөө очино. Тэгээд хөрсөндөө очино унтны усандаа орно. Тэгээд буцаагаад бидний биед орно гэх мэтэр ингээд юм одоо им эргүүлэхт одоо энэ циклд орчихдаг. Тэгээд энэ циклээсээ бодоод бид буцаад л бичил хуванцраасаа болж одоо хорддог тийм сонин байдал бид орчод байгаа. Тэгэхээр бол ингээ аяг угаах нь хүртэл хүний бид хортой болдог тийм сонин цаг үед бүгдээрээ амьдарч байна да. Тэгээд Эрдэнэтэд бол одоо үүний эсрэг бидний авч болох ямар арга хэмжээ байна вэ гэсэн чинь ерөнхийдөө бол нөгөө нэг ус баг хэрэгэл тэгээд дээрээс нөгөө нэг пластик багтай юм нөгөө нэг заавал порлон гэхгүйгээр нэг юм арзур шүүр шиг байдаг те тийм юм ашигламал илүү одоо баг бичил хуванцар бол доошоогоо ялгарна. Тэгээ бас таны аяг тавган дээр үлднэ гэж хэлсэн. Тэгэхээр чадвал та нөгөө нэг тийм порлон ашиглахаа болоод тийм шатаг авч хэрэглээрэй. Дараагийн мэдээ аягүй сонирхолтой яасан бэ гэхлээр шувууд тамхины ишээр үүрээ эмчилдэг байж магадгүй гэсэн. За яасан бэ гэхэлэр годомжинд хайсан тамхины ишийг болохоор бид бол зүгээр л хог бохирдол гэж хардаг тийм үү? Гэсэн чинь зарим амьтад үүнийг бол ашиглаж сурсан байгаа. Тэгээд тэрэн дотроо Bluetooth гэдэг нэг шувуу байгаа. Тэр шувуу хотод байдаг тэр шувуунууд өөрөө тамхины ишээр доторолдог болсон. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө байгаль дээр тийм хурц үнэртэй ургамал байх юм бол хамгаалт болж идэг. Одоо жишээ нөгөө лаванда ч юм уу тийм үнэртэй байх юм бол нөгөө нэг шумуулагч юм үргэж идэг. Тийм алим зарим паразитуудыг үргэж идэг. Гэсэн чинь яг ийм одоо зорилгоор тухайн шувуунууд тамхины ишийг цуглуулдаг гэж магадгүй гэж Эрдэнэтэд үтсэн байгаа. За яасан бэ гэхлээр ерөнхийдөө бол 33 шувууны үрийг 3 бүлэгт хувааж туршиж үзсэн. За тэгээ эхнийх нь олонгоо зүгээр л тийм энгийн өрнөд, дараагийнх нь олонгоо тамхины иш нэмсэн үр, дараагийнх нь олонгоо тийм ариут гэсэн цэвэр үр одоо үүр гэсэн 3 янзаар туршиж үзсэн чинь айгүй сонирхолтой үр дүн гарсан. Тэр нь яасан бэ гэхлээр ерөнхийдөө нөгөө тамхины иштэй өрөнд нэг паразит айгүй баг байсан. Тэгээ дээрэс нь цусны үзүүлэлт илүү сайн буюу нөгөө тухайн өрөнд нь одоо өсөж торнож байгаа жижигхэн ангаханууд илүү тийм одоо эрүүлж таарсан заяа. Айгүй сонирхолтой. Тэгээ ариут гэсэн өрөнд олонгод паразит баг байгаагүй. Тэгээ энгийн өрөнд олонгод паразит хамгийн их байсан байгаа. Тэгээд Эрдэнэтэд үүний шалтгааныг юу гэж батсан бэ гэхлээр тамхинд байдаг никотин болохоор шавж устгах үйлчилгээтэй. Тэгээ тийм болохоор паразитуудыг одоо үргээгээд байгаа мэнэ гэж тогтоосон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө бидний хаяад байгаа хогийг шувууд бүр тийм ухаалгаар ашиглаад эхэлсэн гэсэн үг. Гэхдээ инглигээ та юу юугүй тамхиныхаа ишиг газарт хаян гэсэн үг ерөөсөө биш. Ягаад гэхэлэр энэ бол одоо энийг бол зүгээр л олж мэдсэн болохоос ш урт удаан хугацаанд тухайн шувуунд ямар одоо хор нөлөөтэй юм те байгаль ямар хор нөлөөтэй гэдэг бол ерөөсөө туршиж судалж үзээгүй байгаа. Тэгэхээр тийм хортой байх боломжтой учраас юу юугүй хогоо битээ газар хаяад байгаарэ. За дараагийн мэдээ ер нь жоохон сөрөг мэдээ. Яасан бэ гэхэлэр ерөнхийдөө бол нөгөө чипс, бэлэн гомон, фаст фуд гэл одоо бидний айгуу дуртай хэрнээ бидний биед маш муу нөгөө нэг боловсруулсан бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгсэн чинь тухайн бүтээгдэхүүнүүдийг одоо зөвхөн эрүүл мэндэд биш бүр үр тогтоолт болон үр хөвөрлийн хөгжилд бас нөлөөлдөг гэж магадгүй гэсэн нэгэн тийм одоо судалгааны үр дүн гарсан байгаа. Тэгээ тэр нь яасан бэ гэхлээр 800 эмэгтэй тэгээ 600 эрэгтэй тухайн судалгаанд оролцсон. Тэгээд тухайн хүмүүсийг хэрхэн ажилласан бэ гэхлээр одоо жирэмслэхээс өмнө болон жирэмслэсний дараа гэдэг үеэс нь ашиглаж
ажиглаж үзсэн байгаа. За тэгээд тэдний идж байгаа хоолыг нь олонгод одоо байгалийн боловсруулаагүй эрүүл хоолтой болон хит боловсруулсан гэж хувааж үзсэн чинь ерөнхийдөө бол хит боловсруулсан хоол идэж байгаа эрэгтэй хүмүүс яасан бэ гэхлээр үр татах чадвар нь дагаад буурж исэн байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө нэг яагаад гэдэм бэ гэхлээр хүний эр хүний одоо эр бэлгийн хэсэг нь бол тийм хоолт нь маш мэдрэмтгий гэдэм байх. Тэгэхээр хэд боловсруулсан хоол идэх тусмаа тухайн эр хүний үр татах чадвар нь бол буурж исэн. Эмэгтэйчүүдэд хэрхэн үр дүн гарсан бэ гэсэн чинь үр таталтанд бол нөлөө бол байгаагүй ирчүүчиг. Гэхдээ жирэмсэн болоод эхэлсэн үед үр хөврөлийн өсөлт удаашарч эхэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө жирэмсний үеийн эхний шатны хамгийн чухал үеүүдэд одоо чухал үе нь удаашраад эхлэхээр мэдээж бол үр хөврөл бол муугар нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг энэ наанд бол дотоод төрөлт ч юм уу те багж ингээд төрөх эсвэл нөгөө нэг зүрх судасны асуудалтай хүүхэд төрөх гэх мэт бол асуудлуудыг хоорондоо дагуулж идэм байх. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө маш их чихэр давс тос их орсон бүтээгдэхүүн эсвэл нөгөө нэмэлт бодис ихтэй ч юм уу нэг бол зүгээр л калори ихтэй тэгээ шинэ жишээл багтай хоол их хооллох бити идж байгаарэ тэгээ чадхаараа нөгөө нэг эрүүл хоол идж байгаарэ. Тэгэхээр бол ирж гэлтгүй, эмж гэлтгүй тэр нь бол дараагийнх нь одоо ирээдүйн амьдралд хүртэл нөлөөлж болдсон мэн гэдгийг бол харуулсан. Тэгээд дээрэс нь хөвчлийн ийм судалгаа юун дээр илүү тулгуурладаг вэ гэхлээр дандаа ээжүүдээр тулгуурладаг. Эмэгтэй хүн тэгдэг болохоор тэгдэм байх. Ээж нь тэгдэг болохоор тэгдэг гэж үздэг. Энэ судалгаа айгүй онцлог нь юу вэ гэхлээр аав нарыг бас оролцуулсан. Тэгсэн чинь ер нь бол альва хүүхдийн ургийн хөгжил бол аав нь ч нөлөөтэй, ээж нь ч нөлөөтэй гэдгийг бол харуулж чадсанаар айгүй онцлог болсон гэж би бодсон. За орчин үед нэлээд олон хүмүүс тулгараад байгаа нэгэн донтолтын талаар ярих чинь тэр нь бол мэдээж ухаалаг гоц буюу дэлгэцний хэрэглээ. Тэгээ ерхэд бол нөгөө утас их хэрэгэлснээс болоод айгүй асуудал гарч ирээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь Германы эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийсэн. Тэр нь юу юм гэхлээр утас их хэрэглэснээс ч юусоо биш тасалдуулж хэрэглэснээс болоод хүний тархи илүү их ядарч идэгга гэдгийг гаргаж ирсэн байгаа. За тэгээд яасан бэ гэхлээр одоо их хэрэгэлдэг хүмүүс бол биш заяа. Байн хэрэгэлдэг хүмүүст нь илүү сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгааг Aalта их сургуулийн эрдэмтэд гаргаж ирсэн байгаа. За яасан бэ гэхлээр Германы 300 хүн дээр судалгаа хийсэн. Тэгээд 7 сарын турш тухайн хүмүүсийн утасны хэрэглээг нь хинж үзсэн. Тэгээд ерөнхийдөө л нөгөө хит их мэдээлэл авч ин тэ мэдээллийн хит их ачаал авж байгаа гэдгээр нь хэмжиж үзсэн байгаа. За тэгээ яасан бэ гэсэн чинь ерөнхийдөө л нөгөө нэг одоо тасалсан хэрэглээ буюу жоохон байж байгаа л гаргаж үзэх гэдэг хэрэглээ илүү хүнд хортой байж таарсан. Тэгэхээр та ингээд байн 1 минутаар харжих нь одоо ингээд 10 минут нэг удаа удаан ашигласнаас илүү хортойг ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө нөгөө мессеж шалгадаг, уцаа төгжээг нь гараа буцаагаа төгждөг те. Нэг бол нөгөө нэг бичлэг үзэж байгаа л хаагаал буцаагаал гараал буцаагаал ордог ч юм уу те. Тим хэрэглээ хүнд илүү ихээр тархийг бол ядрааж идэм байх. Тэгээд энэ яагаад тэгдэм бэ гэсэн чинь ерөнхийдөө л нөгөө хүний тарих нэг ажлаас нөгөө ажил руу очихдоо нэлээ их энерги зарцуулж яадаг. Тэгээд тэрнээс болдог. Өөрөөр хэлбэл би зүгээр ажилласна уцаа араа буцаага доош нэгээд буцаагаад уцаа хашаах хоорондоо миний тарих нэг үлдээс нөгөө үлдэл гэх мэтэр хэд хэдэн үйлдэлийг бол хийсэн байдаг. Хэрвээ би нэг дор уцаа ингээ хараалах юм бол тэр нэрэ баг байт юм байна л да. Тэглээгээд уцаа удаан үзэх нь хүний бие цайн гэсэн үг юусоо биш, зүгээр энэ хоёрыг харьцуулах юм бол нэг нь илүү муу л гэсэн үг шүү. За тэгэхээр ерөнхийдөө бол хэрвээ та үнэхээр уцаа ашигламаар байвал байн орж үзэхгүйгээр чадхаараа одоо нэг дор сууж агаад бичлэгээ үзэж гард юм уу тийм байдлаар ашиглахыг хичээгээрэй. За хамгийн сүүлийн мэдээгээ маш гоё юм сонирхолтой нээлтээр бүгдээрээ дуусгая. За яасан бэ гэхлээр ерөнхийдөө бол нөгөө нэг бид хувцас угаахын тулд дандаа угаалгын нунтаг хэрэгэлдэг. Тэгээ угаалгын нунтаг хэрэгжилжээж хувцас маань цэвэрхэн болдог тийм үү? Тэгсэн чинь энэ айгуу сул талтай юм нэ. Яагаад вэ гэхлээр яг нөгөө нэг өмнө ярьсан бичил хуванцрын мэдээ шиг бидний хэрэглэж байгаа одоо бокны үлдэгдэл буюу бичил хуванцрууд нь тэр хортой байцууд нь буцаагаад байгаль руугаа ороо шингэжээдэг. Тэр нь олонгод нэгт одоо буцаагаад нөгөө хөрсөө бохирдуулна. Дээрээс нь далайн амьтдаа бас айгүй хор нөлөөтэй байдаг юм байл та. Тэгсэн чинь эрдэмтэд юу гэж бодсон бэ гэхээр өөрийгөө цэвэрлдэг даавуу бүтээгээд тухайн даавуугаараа хувцс хийчихэл та гэж бодож үтсэн байгаа. За тэгээ яасан бэ гэхлээр ерөнхийдөө бол тийм усны хамгаалалтай тийм давхархтай тийм бохир бараг наалдаж чаддгүй. Тэгэхээр заавал нөгөө нэг бокс саван ашиглахгүйгээр ус байхад л хамаг одоо нэм бактерийг байхгүй болгочдөг тийм материалыг
бүтээж чадсан байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой нь юу юм гэсэн чинь 100 удаа угаахсан ч гэсэн тухайн чадвар нь ерөөсөө алдагдаагүй. Тэгээ хуучин бол иймэрхүү одоо төрлийн даавар бүтээх гэж зөндөө л одоо оролдож байсан. Гэхдээ тэднээс нь бүгд сул талтай байсан. Ямар байсан бэ гэхлээр тийм тослог бохирыг бол арилгаж чаддгүй ч юм уу тийм. Нэг бол заавал гэрэлт ажилдаг ч юм уу. Нэг бол нөгөө удаан хугацаанд ашиглаж байхангууд нь үр дүнгээ анд алдчихдаг. Тэгээ тэр нь буцаага тийм ингээд 5 удаа өмсөөл хаячих хэмжээний даавуу подологтой болоод үлдэх ч юм уу тийм буцаагаад байгаль ээлтэй биш. Тийм бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэж байсан бол энэ удаагийнх энэ бүх асуудлуудыг бүгднийг шийдээд дан ганц ус байхад л нэм бактериас нь салгаж чадах тийм сонирхолтой даавууг бүтээж чадсан байгаа. Тэгэхээр заавал тийм олон шаттай угаалт хийхгүй. Тэгэхээр дээрэс нь олон шаттай угаалт хийхгүй гэхлээр нөгөө нэг ус имэнчж байгаа. Тэгээ дээрэс нөгөө нэг угаалгын машин ажиллуулж байгаа тогоо имэнчж байгаа. Тэгэхээр тийм зүгээр усаар зайлал болдог. Тийм ухаалаг даавуу хувцсыг бүтээхээр хиттийн эрдэмтэд ажиллаж байгаа юм билэ. За тэгээд ийм богино хугацаанд товч ингээ хүргээ явдаг мэдээ намар энөө нэг бол одоо өмнөх шиг нэг мэдээгээ сонгож авч байгаад илүү удаан ярьдаг зүгээр энөө та доор комментээр үлдээгээрэй. За тэгээд дараа 7 хоногт бүгдээрээ цааш нь мэдээлэлтэйгээр болцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.